охин. Дээл ямар байна? Ёстой гоё харагдчихэна. За. Хоёулаа энэ цагаас дараа Монгол дээлтэйгээ шинэлхнэ шүү дээ. Тэгэндээ охин. За би нэг телевизийн мэдээ сонсоодох заяа. За. Энэ мөрөө яаж гарах нь зүв байна нэг юм үзet. За аанасаа идчихвдээ хөөе. Юуг нь иддэг эндээс? Тэгэл харсан болгондоо идчихийдэг юм гэж юу байдгийг? Сүүлийн идэх гэдэг шүү дээ. Очиж ууцныхаа сүүлийг идээс сууж явахдаа тулаагүй байна охин. Хөөе, амба. Миний өгшөө энэ их сони юм болж байгаа юм байна. Юу? Сайн мэдээ сонссон чинь манай монголчууд энэ цагаас араар 2 хуваагдаж шинэлж байгаа гинэ. За. Зарим нь өнөөдөр шинэлээд, зарим нь маргааш шинэлнэ гэж байна. Тэгэхээр ерөөсөө би маргааш шинэлээд чи өнөөдөр шинэлчих заяа. Би шинэлгээ боллоо. Хөөе. Чи юу ярьж байна хөөш? Гаднаас хүмүүс ороод ирэхээр тэгээ би чамайг юу гэх юм? Намайг шинэлэхгүй байгаа л гэж хэлэхгүй юу? Тэр чинь юу хэцүү байдээ. Тэгээ гайхаад байвал би гарч ирээд бүр хүч нэмээд өгчихээ. Их чинь шинэлэхгүй байгаа уучлаарай гэж хэлчихэдэг хөө. Чиний дураар тийм юм гэж юу ахав гэж. Гэхдээ тэгэхгүй бол цаадуул чи яаж ин дээдчүүлэнч тэр доодчүүлэнч тэр хизээ шинэлгээ мэдхгүй цагаан сарын шинийн нэгний өглөө 2 хуваагдаа суудсан телевизээр үгүй маргааш үгүй өнөөдргээ сууж маргалдаа сууж штэ. Тэгээ юу н ингээл та чи өнөөдөр шинэлэл би маргааш шинэлчих юм бол аль нэг өдөр нь сайн өдөр байж тараад хоёлаа энэ жилдээ сайхан амьдрын штэ. За тэгвэл ингээ заяа. За. Чи маргааштай шинэлдгээр шинэл. За тэгье. Би өнөөдөртөө шинэлье. Тэгье. Гэхдээ чи өнөөдөр надад сайхан үйлчлээд өгч. Тэгэхээр чи би шинэлсэн болох гээд байгаа юм шүү. Юуг зүг орж ирсэн хүмүүст бууз машин чигэн жигөл бэлэг адгийг нөгөө цай хийж өгөө тэгээд байж л та. Үгүй бас зөвлөгөө өгье би чамд бахан зөвлөгөө заяа. За ингэн. За голцсон хүмүүс залуучууд орж ирээл чамтай 1000 төгрөг бариад золгодог штэ. За 1000 төгрөг барь золгосон хүмүүст нь яах вэ? Үнийн дүнгийнх нь 50% нь таарсан бэлэг өг заяа. Өөй. За өөрөөр хэлбэл одоо 500 төгрөгийн баал үзэг харандаа өг. За гурвангийн нийлүүлээ өгчих. Тэгэхээр 1500 төгрөг болчихно штэ. За тэгэнгүүтээ 5000 төгрөг өгсөн хүнтэй яаж бэлэг өгөх вэ? За яах вэ гэхээр 2500 төгрөгийн улаан торон телефонууд аваад бэлдээ тавьсан байгаа. Тэрнийг өгөөд заяа. Тэгээ ирчүүлт нь юу гэх юм? Адилхан улаан тэрхүү өгөхгүй юу? Одоо тэгэл эрэгтэй хүнд нэг улаан торон тэрхүү маа бэлэг гээд байж ах уу? За хизээ байтлаа манай монголчууд нэгнийхээ цагаасаараа өгсөн бэлгийг өмсөөл, идлээл, хэрэглээл, зүүгээл явдаг байлаа. Зүгээр ингээл бие биендээ өгсөөр агаал дамжуулсаар агаал эргэл хүрээд ирдэг үсттэй. Нодны яасан би бэлгэн дээр судалгаа хийж үзсэн штэ. 4 бэлгэн дээр би тэмдэг тавиад хүнд өгсөн. Яасан? Дөрүүлээ эргээд хүрээд ирсэн надад. Хитий завандаа тэгэл бэлгэн дээр тэмдэгтэй байл сууж идэх юм чи. Битүүний орой тавьсан. Өө, стан. Тэгэхгүй бол энэ чинь хэцүү штэ. За тэгээ бас ингэ миний өгшөө. Маш хурдан хөдлөн заяа. Ерөөсөө шуурхаа мэдв. Яг өгөхөр хүн орж ирлээ. Ерөөсөө өгс өгөхгүй цай хийж өгөөл, сүтэ цагаа хийж өгөөл, цай уужих оронд баяшаа сэрж гаргаад баяшаа тавьж өгөөл, идээд дуусангууд намны альчир өгөөл. За гар баяртай дараагийн хүн ор. Би энэ хоймор суудсан. За. Тэгэл энэгээр битүүгөө суудсан багт би яаж за буудаж. Буудаа дээр. За тайгаа. За гар дараагийнх нь ор гэл. Ингээд байж ах тийм. Ямар муухай удаа хөдөлгөөнтэй би чи. Хамгийн хурднаараа хөдлөлөө би сая. Хажуугаар нь ямар муухай чанга чарлалын. Чи ажил хийж байгаагаа гайхуулаад байгаа юм уу? Яагаад байгаа юм? Ер нь манай энэ гэр бүл нэг л тийм утгагүй болоод байна. Яач? Ямар ч зохион байгуулалтгүй одоо хин нь удирдаад байгаа юм, хин нь шийдвэр гаргаад байгаа юм, хин нь гүйцэтгэгч, хин нь толгойлогч, хин нь удирдагч, хин нь манлайлагч юу ч мэддэхгүй байна. Тэгэхээр ер нь одоо хоёлаа ярьж байгаа талуун дээр хоёлаа ингэдэх үү? Энэ гэрийнхаа удирдагчаа сонгочих идэх үү? Өө тгий. Тэгээ тэрнийхээ үгэнд нь ороо явъя идэх үү? Тгий. За тэгээ ер нь ингээ. Би ерөнхийдөө амьдралаа чамааг ингээд базаад ингээ явах уу? Амар юм болох шүү дээ. Чамааг базаад явах уу гин. Ер нь яг л энэ гэр доторх базагчин чи одоо базагдаг чинь би болчихдгийг. Аль овсгоотой сэргэлийн эрдэм мэдлэгтэй номтой нь баз идэх үү? Чи заавал чаддаг юмараа базагчаа тодорхойлоод тахтай байдгийг. Би ч чаддаг юмараа базагчаа тодорхойлж болно шүү дээ. Яна. Миний хайд чаддаг юм юу байдаг вүлээ? Байна одоо байна. Би мэддэггүй. Чи бид хоёрыг хэн их юм идэхгүй гэвэл би л базагч болно шүү дээ. Идэх юм чи хүн болгоо иддэн шүү дээ хөшөө заа юу. Гэ өнөөдөртөө надад нэг тусаа. Чи хөөе. Аваа. Оо миний охин. Ээж хайцсан. Ээж нь энд байж л байна. Өнөөдөр золохгүй маргааш золгоно гэж юм яриад. Яаж байгаа юм болов? Мэдгүй. Телевизийн мэдээ үзсэн юм ахаа. За бас ингэн хөшөө. Оо миний охин ороод ирсэн. Яа, миний охин ямар
Ямар гоё юм бэ? Ямар сайхан охин төрүүлсэн юм бэ? Би ерөөсөө өнөөдөр шинэллээ. Тэгмээр дээ чи. Охин хараад дөрөгчлээ. Аав ээж та эрт нэг хэлэх юм байна. За. Өнөөдөр охин найз залуугаа танилцуулсан шүү за. Хүү, хүргэнтэй болох нь. Дагуулаад ир. Та бид тасчаад ирээ. Тэг. Хүргэнтэй боллоо шүү дээ. Энэ охины ч хувьд арай эрт байгаа юм шүү. За чи болоод өгч. Чи надтай хэдэн настайдаа суулаад та чи. 16 тайдаа. Тэгээд миний хань зүгээр л 16 тайдаа гэд хэлж болдгоо юм уу? Заавал нэг жоохон охин шиг 16 тайдаа. Ийм гоё залуухан ахиж эргэж олдохгүй сайхан насыг ингэж хэлэхгүй бол өөр ямар насыг хэлэх юм бэ хөгшөө? 16 тайдаа. За тэгвэл хоёулаа хэд хүртлээ амьдрах юм? Хоёулаа ер нь бол нэг 90 хүртлээ амьдрал тэгээд хоёулаа нэг зэрэг өнгөрөөл өгөөл тэгээд болж штэ. Заавал нэг эртээ юм шиг болж хэлэх юм аа нэрээ. Хүй ер нь хараа хэлж байгаа үгээ гоё ингээд үйлдэлжүүлээд байх юм бол гоё залуухан харагддаг байхгүй юу? За юу 16 тайм шиг харагддаг байхгүй юу? За. За хөө нэр хөгшөө ингийн. Хоёулаа ерөөсө хүргэнээ орж ирэхэд насаа жоохон нэмчихв. Яаж вэ? Хоёулаа насаа 55 таа гэж авчих. Аа? Тэгэл 55 таа хүн шиг би орж ирэхээр оо миний хүү ороод ирлээ бэ. Ямар сайхан залуу вэ? За миний хүү дэшээс. Хөө надаа. Заавал тэгж яах гэдэг юм бэ? Зүгээр байгаагаар л баял та. Тэгэл нэг нас нэмжийн, овор нэмжийн тэгэл хүргэний ороод ирэхэд өөдөөс нь миний хүргэн ороод ирсэн үү? Юухай? 70 настай хүн шиг яваад нь шүү дээ. 55 гээд байгаа чинь. Ой, ирж шүү дээ. Ороод ирлээ. Энэ ямар өөр юмсэг хөөе? Гадуур хуцаа тайлаа өлөгчлөө шүү дээ. Тэглээ. Сонгож татсан юм шиг өндөр залуу байна. Тийм бай. Сайн байцгаана уу? Сайн байна. Энэ нэг худагны арын гудамжны наанаасаа хоёр дахь хашаа мөн үү? Тийм. Мөн. Би танаа охины чинь найз залуу. Мэдсэн. Сая энэ чи яриа зогсчихсан. Юу яасангүй юу? Гадаа таарсангүй юу? Тосногээд гарсан өөрөө чи. Гэхдээ би зориуд нэг хойгоор нь тойроод нуугдаад ороод ирсэн юм аа. Бас. За ямар ч байсан эхлээд хадам автагаа золгоё. За миний хань залгаар. Амархан сайн байна уу та? Миндээ ямар байна уу? Миндээ сар шиндээ сайхан шинэлж байна уу? Сайхан. Нөгөө мөнгөө мартчих. Энэ $100 байгаа. Дахиад нэг үнсчнэ гэж. Энэ хараа. Ян гоё. $100 гэж чи одоо Монгол мөнгөнд шилжүүлэх юм бол бараг 140 мянга. Дараа нь тооцоо хийгээч чи. Үш, миний хшөө юу ягдах? Монгол банкны хань шиг үзэх. Чи дараа нь. За, Үнтэй сайхан үйлчж одоо сайхан хаварч гэнэ үү та? сайхан үйлчж байна. Миний хөө сайхан шинжилж явна уу? Сайхан. За. Ой, яна. Мөнгө өгнө гэж одоо хараа зогссон. Ямар мангар хөөхөн бэ? Бага. Оо, тийм байлгүй тийм. Гайхлаа шүү дээ. Би нөгөө бэлгээ өгчөөд мөнгөө мартаад байх юм. Энэ $100 байгаа. Баярлалаа. 280 мянга. Чи дараа нь. За суу. Зүгээрээ би ер нь гараад дагуулад ороод ирдэм болоо да. Вэ. Намайг хүлээгээд байгаа баха. Гүй хэрэггүй. Цаад чи одоохоо ороод ир сууж вэ. Яна. Яасан бэ? Энэ нөгөө торон дотор байсан хайрцаг нь хоосон биш. Хоосоо. Тийм. Гү наач уулна би өөрөө. Яста гоё юм байна. Манай хүн бүр хөөрчжээ. Баярлалаа. Би бүр та хоёрын хэмжээгээ чинь бүр заалгуулж хагаад за иймэрхүү би хатаа улсууд байгаа юм шүү гэж бүр хэлж хагаад захиалж хэлгүүлсэн байхгүй юу? За. Яна. Яасан бэ? Энэ бүр Багдад орохгүй. Багдадаа. Тий. Гү би уул нь яг юм тань Багдаа яг даар чинь хойрсон. Би бүр сайн эсгүүрчин дээр очиод сайн оюутнаар оюулсан юм аа. Таны харин яадаг бол гэж жаахан санаа зовоол байна. Үгээрээ таарах баг санаа зовол. Би ер нь гараад дагуулад ороод ирье. Гадаа даарч байгаа баха намайг. Хэрэггүй. Сууж одоохоо ороод ир тийм ээ? Тий. Тий. Нааша. Яг одоо ороод ирэн. Сууч. Сууж. Оо. Оо тий. Ахта залхаараа. За хажууд нь сууч. Оо ангийнхаа хөлтэй юм уу? Зээ төлгөн хон төөс үлдээ хурган хон хуруу өөхтэй өвлөө өнтөө тарган давбоо хавартаа хавтаа тарган орвоо ачлалт аав минь ээ Төлгөн төөс үлдээ. Хурган хуруу цуцаас үлдээ.
Чи бит хоёрыг золгож явахыг юу н харсан уу? Авгаа нөхөр хоёр золгож болохгүй ш. Тий. Танаа аав чи биш юм уу? Юу вэ? Гүй. Танаа охин чинь Тий, одоо чиний ихнэр шүү дээ. Гүй биш ээ ой. Би андуураад ороод ирсэн мээр. Уучлаарай. Айл андуураад ороод ирчих. Аа? Гүй яах ярахгүй бол наанасаа хоёр дахь хашаа цэнхэр үлдийн хээтэй хаалга байгаа гэсэн баггүй Тий, юу? мөн. За би вэ? Би ямар ч байсан гарч байгаа жоохон ийшгнээ яваад үзье. За тэг миний урдын одоо тэгвэл хадмууч гараа шиндээ яваад өгш. Харин тийм ээ хадмуудаа нь хүлээж байгаа. Бушуу яв. Гэхдээ би нэг $100 бэлэг авъя. Хадмуудтай золгох өөр бэлэг байхгүй шүү дээ надаа. За Тэрний чи өгмөргүй байна. юу гэсэн үг юм? Өө яах вэ? Бид хоёр чи өнөөдөр хамгийн анхны авсан бэлгээ буцааж өгмөөргүй байна. Биш. За зүгээр бай та нар хөөе. Ха? Цагаан сарын шинэ нэг ингээ бариад золгосон бэлгээ буцаагаад авах юм бол гарцны үүд нэгдэг гэж тэгдэг юм байл шүү дээ. Чи одоо юу вэ? Минчис улаан царайтай юм чи яах нь вэ? За хөөе. Бэлэг аваад ирээ. Би бүр орж ирээд гайхаад исэн байхгүй юу? Гэхдээ яасан залуухан улсууд үлээ эн чи одоо дааж манай найз охин надтай танилцуулаа энэ төр гэж боддгоо байсан юм а энэ төр гэж бүр янз бүрийн бодоод байсан байхгүй юу? За Юу? Залуухан улсууд вэ гэж өөрөө хэдтэй. би бартай. Оо. Битээрээс ах юм байна. Тий. Тийм баха хөөе. За бацаанууд яваад бэлэг аваад ирдэ хөөе. Наа чи гүн хэлж штэ гарцын үд нэгддэг гэтэргээ. За зүгээр бай. Тийм юм байдгүй маа. Орж ирээд удаагүй байна гэж бодоод өгчлөлтөө энэ чинь. За тэгвэл ингээ бэлгэний чи орд бэлэг өгч бал мал ойноос торон дөрхөө зөндөө байгаа. Тэ? Юу вэ? Би одоо айлд анх удаа шинэлж орж ийн бүр хадвин да. Тэ яах нэг балт ирэхгүй орсон. Сайхан шинэлж гэнэ нөө. Энд ямар галзуурсан биш үү? Би та нарын бодож байгаа шиг тийм баян дарах хүн биш шүү дээ. Анх удаа би айлгэр болоод админдээ орж үзчихээ би. Хадмуудтай нэг өнгөтэй өөдөө харагдахад би найз нөхдөйгөө малгай толгойг нь гүйж аваад явж байгаа шүү дээ би. Тэр $100 чинь өөр шүү дээ. Цагаан сарын дараа би найзуудтай буцаагаад өгнө шүү дээ. Тэр чинь өөр шүү дээ. Заавал сар шиний өдөр хөгшин настай хүний нус нүдэрсийг гоожулж байгаа хэрэг байсан юм уу та нар юм одоо? Анх удаа би үргэн болж айлд орж үзэж байгаа шүү дээ. За өрөвчлөө өгье. Та тэгээ анханасаа тэр айл майлаа зүв олохгүй яасан. Би яаж мэдвүтэй. Яваад хоёр дахь ажаа гэрэн дээд ороод ирсэн шүү дээ.